За нэгдүгээр assertiveness буюу өсөл хэрэгцээгээ илэрхийлэх тэр чадамж хөгжөөгүй гэж болно. Ер нь бол Монголд байгаа ихэнх хүмүүс хөгжөөгүй байдаг. За тухайлбал би хэлээ л 10 гаруй жилийн өмнө зүгээр л боссоосоо Австрали хүнээс ажлынхаа тухай тодорхойлолт авах гээд тэнгуү тэр нь ингээд захирал байж таарад. Тэгээ тэр хүн дээр ингээд манай дарга болохоор чи ороо зүгээр асууж явах чамд өрөөсөө үгүй гэж хэлэхгүй хаалгын тогшоол би танаас энэ тодорхойлолт авах уу авч болох уу гэж асуучих. Тэгээл орхноо чамд хариулаад өгчнө гэдэг жаахгүй. Гэтэл тухайн үед надад болохоор assertiveness гэдэг ур чадвар маань тийм чадамж хөгжөөгүй байсан учраас яана би энэ том дарга дээр орж юус юм асууж чадахгүй юу яриад байгаа юм би чадахгүй гэдэг дандаа айдаг байсан. Тэгэхээр энэ маань энэ айдаг хүсэл хэрэгцээг илэрхийлж чаддаггүй байдал маань мэдээж энэ Монголын хүмүүжлийн арга барилтай холбоотой байгаа. Угаасаа энэ сургууль хүмүүжүүлэх арга барил бидний хизээч үзэл бодлыг асуудаггүй дандаа тулгын шаарддаг байсантай холбоотой байгаа. Би өөр нь асуух хүн мөн үү? Би өөр нь хүсэл шаардлага тавих хүн мөн үү гэж угаасаа нэг юм бодоод өссөн. Тэгээд аав ээж л угаасаа бүх юмыг чиглүүлдэг гэж бодчихсон учраас том болонгууд аав ээж нь даргын дүрээр ч юм уу өөр одоо өөрөөс нь илүүгээ санагдаж байгаа тэр хүмүүсийн дүрээр ингэж гарч ирэнгүүтээ тэр хүмүүст ингэж яа харахгүй чимээгүй ингэж яна үзэл бодлоо илэрхийлж болохгүй шаардлага тавьж болохгүй чимээгүй гэж болохгүй гэдэг юм болчдаг. За би сонсож байгаад надаа нэг яг тийм 10 манай тархины фитнес хөтөлбөрт яригддаг л да 10 талаар хүн өөрийгөө санаатаагаар хоошин татдаг тийм сабатуруудтай байдгаа гэж байгаа. Хамгийн эхнийх нь бол юу хамгийн түгээмэл байдаг нь бол жааж буюу шүүгч байдаг. За энийг ярихаас өмнө pleaser гэдэг сабатур буюу санаатаагаар тийм хойш татах сэтгэл зүйн хүчин зүйлс байгаа болов уу гэж бодлоо. Pleaser яадаг вэ гэхэл би энд хүмүүст ингээд сайхан хандаал. Хүмүүс сайхан хандаал, тэднийг сонсоол, тэрний хүсэл хэрэгцээг нь мэдрээл, ойлгоол ингээд өмнөөс нь ингээд юм хийж өгөөл юм. Ингээд байх юм бол хизээний өдөр миний хүсэл хэрэгцээг надаар хэлүүлэхгүйгээр таниад мэдээд надад эргээд буцаагаад тусалж байгаа. Би саналаа тавьж өгөөд л байна. Гэхдээ нэг өдөр миний буцаагаад хэдхэн хором суучаад зайлшгүй ядарсан байх те хэдхэн хором суучаад буцаагаад надад миний саналыг өгчих байх те гэд. Тэгээд за би ингээд хүмүүсийг хурал дээр хүмүүсийг сонсоол. Тэгвэл буцаагаад намайг сонсох байх те дуртайгаа сонсох боломж гаргаж өгөх байх гэдэг. Гэтэл хүн болгон pleaser биш учраас pleasers гэдэг saboteur-тай биш учраас сонсохгүй. Зарим нь бол контроллер авч бүх юмыг гартаа авдаг. Хяналтандаа байлгадаг. Хорон бүр ингээ ярих хэрэгтэй байдаг. Тэгээ яг одоо минийхаар байна гэдэг. Тэгэхээр pleaser-ийн цаана яаж байгаа гэхээр би бүхий л талаараа хүн болгонд одоо нэг таалагдаж, тэднийг мэдрээ, тэдний хэрэгцээнд нийцүүлээд, хэрэгтэй бүх зүйлийг нөгөөдөө ивэл хизээний өдөр миний надад буцаагаад яг тэр хайр, халамж, анхаарал, сонсох, мэдрэх, таних тэр бүх юм надад эргээд өгчих байхаа гэдэг unconscious буюу даалт хумсарт чинь байгаа мэддэхгүй тийм итгэл юмшил байж болно гэсэн үг. Тэгэхээр энэ бодлын процесс бол ингээд бид нэр толгоогоороо бодоод яг одоо ингээд мэдрээд идэг биш. Үнэхээр удаан давтлаг хийж яах вэ гэхээр таньдаг болдог. Тэгэхээр ийм pleaser буюу бусдад дандаа тал засагч, бусдад сайхан хандаг. Ингэх юм бол энэ ерөнхийдөө цаанаа ингэ. Уг нь бол би байгаараа үн цэнтэй биш ээ. Хайр татамж биш, чухал биш, тий? Харин хайрыг яах нь бусдын төлөө үйлчилж ийж, бусдад өгж ийж тэр хайр халамж анхаарлыг олж авдаг юм ба гэдэг тийм багын итгэл өмшил юм уу? Даалт хамсарч цуцсан тийм мэдгэжгүй итгэл өмшлөө гэж болдог байхгүй. Тэгэхээр дандаа ингээд тэгээд энэ pleaser-ийн нэг хэцүү юм нь болохоор урт удаан хугацааны хамтын ажиллагаанд нөгөө хүндээ бүх юм хийж өгсөөр байгаа дотроо маш их уур бухимдалд хийдэг resentment буюу хүн би ингээд бүх юмаа зориулаад ингээд хахад надад ингээд хандахгүй байгаа байхгүй гингүүтээ чимээгүй явж байснаа харилцаагаа таслаад алга болдог. Тэгээд би нэг өдөр хит их дэлбэрдэг ч юм уу тий. Тэгээ над хүн өөрийгөө бас нөгөө ингэж боддог. Би бол маш сайн хамгийн сайн хүмүүсийн нэг. Тэгээ хүн болгон над шиг болчвол энэ дэлхий сайхан болно гэдэг. Хүн болгон pleaser байвал буюу хүн болгон нэг нэгэндээ өөрийгөө умартан бусдад өөрийгөө зориулаад авах юм бол энэ дэлхий сайхан болно. Яагаад над шиг ингэж байж болдгоо мэ гэж дотроо маш их бохомддог. Тэгэхээр энийг 4-4 тоглодог гэдгийг нёгийнх нь тоглодог гэдээ яриад байдаг шүү дээ би. Тэрний нэг нь бол халамжлагч гэж яриад байдаг тий. Тэр нь одоо энэ pleaser-тай адилхан гэсэн.
бүх хүмүүс бүх юмаа зориулна. Өөрийгөө умартна. Хизээж өөрийн хэрэгцээ, хүсэл сонирхол, за өөрийн тэр биеийн ядарсан байна уу, туйлдсан байна уу гэдгийг анзаарахгүйгээр бие сэтгэл оюун сүнснийхээ хэрэгцээг эхэлж хангахгүйгээр л нөгөө хүмүүст үйлчлээд байдаг гэсэн. Нэг талаараа яг нэг онгоцон суучаад хүүхдтэйгээ суужлаа гэхэд би юу гэсэн үг юм бэ? Би хүүхдийнхаа маскыг зөөж өгжөөж дараа нь би өөрийнхөө өвчтөл өгчийн маскыг зүүнэ гэдэг тийм одоо бодлын процесстэй гэсэн үг байхгүй юу? Тэгтэл яг ээж өөрөө ухаалтаад очвол юу хүүхдэд тусалж чадахгүй шүү дээ. Тэгээд ингээд гацаанд ороод хойш татагч хүчнэс нь ингэж үйлчлээд байдаг. За, плизерийн хамгийн том давуу тал нь юу гэхээр бусдыг ойлгож мэдрэх байхгүй. Гэвтэл энэ саботажийн бусдыг ойлгож мэдрэх, хүндэтгэх гэдэг энэ чадамжийг чинь хэд айцын төвчин хэд их ашиглаад чиний эсрэг хувиргаад байгаа. Энийгээ сайн даван туулж засахгүй бол харилцаанд байх хэцүү болно. Ер нь ажил дээр ч гэсэндээ тийм урт удаан хугацааны эрүүл харилцаа үүсгэж байгаа хэцүү байгаад байдаг.